сургуулиудын захирал удирдлагуудын томилгоог төлөөлөл удирдах зөвлөлөөс нь хийдэг байх зохицуултыг хийжээ. Ингэснээр улс төрийн нам хүчнүүдийн шахааны хүмүүс ихтэй сургуулиудыг сөрүүлэхгүй байх боломж бүрдэх юм байна. Мөн төрийн бус өмчийн сургуулиудын 30 орчим хувийг дээрх байдлаар зохицуулахаар хуульчилжээ. Дэлхийн олон оронд ихтэй сургуулиудын бодлого үйл ажиллагаа удирдлага гээд бүх зүйл нь төрөөс хараат бус байхаар зохицуулж өгсөн байдаг. Харин манад энэ бүхэн эсрэгээр байсан гэхт болно. Төрийн өмчийн гэгддэг Монгол Улсын их сургууль, боловсролын их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль гээд томоохон ихтэй сургуулиудын захирал удирдлага сонгуулийн дараа солигдох жишг тогтоод байсан юм а. Ихтэй сургуулиуд төрөөс хараат байх нь тухайн сургуулийн хөгжих боломжийг нь хязгаарладаг байна. Энэ ч утгаар боловсрол соёл шинжилх ухааны сайд Ган Төмөр боловсролын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан их хурлаар батлуулаад байгаа юм а. Ингэснээр ихтэй сургуулиудын төрөөс хэд хамааралтай байдлыг хуулиар хориглож зөвхөн тухайн сургуулийн төлөвлөлөө удирдах зөвлөл томилдог байх зохицуултыг хийжээ. Удирдах зөвлөл хараат бус гишүүд бол үнэхээр нийгмийн зүтгэлтнүүд нэгдүгээрт байх ёстой. Хоёрдугаарт бол боловсролын хүмүүс байх ёстой. Боловсрол судлаачид. Гуравдугаарт бол шинжилх ухааны хүмүүс байх ёстой. Мөн шинжилх ухаанаар шинжилх ухааныг эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа тэр хүмүүс, ажил олгогчид. Өөрөөр хэлбэл дээд боловсролын байгууллага бол өөрөө боловсролын хөгжлийнхаа хувьд бие даасан ажил олгогчдтой хамтарч ажилладаг. Мөн шинжилх ухааны үйл ажиллагаа явуулахдаа тэр санхүүгийн зах зээлтэй орхон болох энэ ажлууд бол давхар хийгдэж байна. Шинжилэн батлагдсан боловсролын тухай хуулийг дагалдаж хэд хэдэн журам гарах юм байна. Энэхүү журам гарснаар эх хичээлийн жилээс эхлэн шинэ хуулийн дагуу захирал удирдлага төлөөлөл удирдах зөвлөл нь сонгодог тогтолцоо хэрэгжиж эхлэх гинэ. Үүний хамгийн сайн жишээ нь санхүү эдийн засгийн дээд сургууль болж байгаа юм а. Энэ жишгийн дагуу төрийн өмчийн их дээд сургуулиуд хичээлийн байраа өргөх гадаад харилцаагаа өргөжүүлж, оюутан солилцооны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх гэгчлэн олон боломжууд нэгдэж байгаа юм байна. Энэ